Niektóre umiestňovania, kedy som tie slajdu samozrejme tieto moglo aj to šíškanie, keď som že to bolo 조금 듣기 빼고 하나 요소에 아마 다시 좀 자, 어떤 우식 인 토토스킨 비치기 아이스 비치기 토토스킨 Ortici yaş bildirsin in Sodara hiçbir de olmazsa totusipol i oto punik tokasın ve ben tokasın düşünüyorum detayların tokasın totusip totusin unsindir tokasın şim biçki hilpal aktivit oto maş totapa байсан гэж үзэж байна. Одоо хэрвээ бичгийн зайварын юуж байсан бичгийн хэл одоо хэрвээ Монгол яаяаны арианы тодорхой тэмдэглэж чадвартай байсан гэж үзэж байна. Тэгэхээр одоо хотын бичгийн зайварын бичгийн би одоо үнийг ойр бичгийг хийж ярьсан. Тэгээд яг одоо тодорхой нөгөө ойр бичгийг биш байсан. Оны монголчуудад зориулж шин цаанатаар шин бичгийг зохиосон. Тэгээд угаасаа тодорхой бичгийн ойр онцлог байхгүй байсан гэж үзэж байна. Дараа явандаа ойртууд нэг байсан учраас явандаа ойрт нэг орт ойрт бичгийн хийж болсон. ийм учраас одоо ойрт ярианы нэг удаадараа багбагаар ороод одоо тодорхой бичгийн хийж олон тодорхой болсон. Тэр одоо ойрт айлбар орт ярианы Portfol olan тодорхой болсон. Тэгтээ сарын талаар тодорхой биш бас болсон. Дагаад тэгээд нэгдүгээртээ ойр гарааны хэмээн 17-гаар 11-гаар аяаны өөрчлөлт бас байсан. Тэгээд энэ бол бичгийн бас жоохон нөлөөлсөн. Тэгээд одоо бичгийн зүрх бичгээ бас жаахан өөрчлөлтсөн. Тэгээд үүний нэг жижиг хэсэг бол одоо тодорхой одоо ортичийг яаж бичиж байсан, яаж тэмдэглэж байсан бас энэ асуудал хамаагүй байна. Тэгээд одоо угаасаа тодорхой нэг хамгийн чухал шинжилгээний бол ортичийг тэмдэглэж байсан. Тэгээд тодорхой ортичийг хоёр янзаар тэмдэглэж байна. Яг ортичийн нэг хэсгийг дахаар үсгээр зайваад тэмдэглэсэн. Босод ортичийн харин нэг онцгой гэдэг утаан гэдэг онцгойсэн. Тэгээд одоо Тайваньд зохиосон бичгийн хэлэнд тод үсэт одоо ортичийг тэмдэглэх дүрийн жоохон хит-хитэн жоохон хачин сонин зүйлс байгаа. Тэгээд одоо судлаачид үүнийг яаж өөрөөр үүний талаар санаа нийт биш байгаагүй. Ялангуяа одоо нэг арахыг уламжлалт ойлголт гэж байгаа. Тэгээд одоо энэ ялангуяа удаан тэмдэглэж, удаан тэмдэглэж яаж өөрөөр энэ ямар үйлдэлээ үүний тухай нэг уламжлалт ойлголт гэж байна. Тэгээд одоо Жамин Машны одоо 1970-аад онд одоо шинэ санаа гаргасан. Одоо удааны яаж ойлголт одоо ямар үйлдэлээ жоохон юу тэмдэглэж байгаа гэдэг энэ гэдэг одоо үүний тухай хэлсэн. Энэ Жамин Машны
산하리 이것도 산시에 봤어 зөвшөөрсөн бүрийн зөвшөөрсөн тэгээд бас жоохон цаашин боловсруулсан. Тэгээд энэ чамын санжир хоёрын ойлголтыг одоо ч гэсэн цагийн судлаачид гэж байна. Ялангуяа Монгол улсын судлаачид байгаа. Тэгтээ одоо би чамын багшийн нэг санийн тухай дэлгэрэнгүй ялдаггүй цаг багаар явуулсан энэ багтахгүй. Тэгтээ үнтэй боготууран манай карагер багшийн нэг бүхнийг танарт сануулах санаатай тэгээд би бас үүний тухай бичсэн. Би одоо энэ илгээр үгэлүүдээ одоо чамын багшийн санааны амжилттай яцсан гэж бодож байна. Танаас нэг онцлог хийж болно. Би тэгээд одоо энэ өнөөдрийн хэлбэрээр одоо чамын багшийн санжир хоёрын ойлголтыг ашиглах болон одоо нэг боломжтой маягаар бодсон орд бичгүүдэд боломжтой маягаар авчирсан. Одоо тодосит одоо долоон ордын шиг байна. Тэгээд долоон ордын шиг байна. Дөрвөн ордын шиг тэгээд онцгой тэгээд ордын тэгээд удаанаар тэгээд ахад ордын шиг даххаас гэдэг одоо у ичгийг даххаас гэдэг нь угаасаа би зайван дээрээсэн ისინი жоохон хос шиг харагдаж байгаа юм байна. Угаасаа бас ордын шиг тэмдэглэсэн гэж би таамагж байна. Өөрийн тухай бас одоо дэлгэрэнгүй яаж амжихгүй. Тэгээд одоо ордын шигийг бас за энэ бас параграф хаусыг хийж болно. Тэгээд одоо харин ордын үсгэс утсан тэмдэглэн энэ бас дахаас тэгээд одоо нэг онцгой зүйлүүгээ одоо ботаник и одоо энэ ишгийн дараагаас хэрэглэдэг. Тэгээд одоо орд биш харин одоо орд хоёрыг тэмдэглэж байна. Тэгээд одоо ишиг фактор хамаараа. Энэ үнэний хэлхийд энэ зүгээр нэг товчилсан баяг ишгийн үгийн эцэст орсон ордын ишиг одоо ишгийн дараа одоо орд ишиг орвол би одоо товчилсан баяг. Одоо үгийн язгуурын эцэст байгаа одоо ишиг 17-р зууны дундгүй байсан байхаа 18-р зууны багтай байсан. Тэгтээ одоо зайвангийн нэг хандлага байсан. Одоо зөв бичлэг одоо тийм галын хандлагыг ашигласан. Тийм учраас тэгээд богино шигүүд бас хадгалсан. Тэгээд одоо энэ богино шигүүдийн байна гэж одоо орд шигүүд юм байна. Тэгээд одоо латин галыг бас оруулсан нэг жоохон жоохон шинжилсэн латин галыг хэрэглэж байна. Тэгээд энэ одоо борооны дараа орсон удаан за ихээр орд шигүүд байна. Тэгээд одоо орд шигүүдээ холбоотой ямар асуудал гаргав. Одоо орд шигүүдийг яаж болгож байсан бэ? Одоо энгийн ёсороо зайвангийн сороо ისინი өөр сагаар тэмдэглэсэн орд шигүүд бас тодосгийн сороод байдаг. Би үүнийг хийж таамагласан байна. Тэгээд одоо энгийн ёсоор биш харин нэг дөрөвд шин ёсоор тэмдэглэсэн бол яагаад гэсэн бэ? Санаатай гэсэн үү одоо санаатай атагаар гэсэн үү энэ бас нэг чухал асуудал. Санаатайгаар хийсэн бол би одоо яг миний ярианы хэмжээ өсвөл юусэн. Оксан ярианы хэмжээ оксан
벌써 다른 부분에서도 ortikşiğin oran, bagilişik bitsen, bagilişiğin oran, ortikşik bitsen, in asılda bası nilidik kartak diye, in topluluğu bası da sanat revesini o, sanat revesini bitsin o, sanat revesini bitsin o, diye sanat revesini bitsin o, yara, soyut bitsin o, yara bitsin diye, asıl bera. Tabi de yani kişi konuda hoşçakşik diye oldu. Orası diyordu, zaten toplası müziğin hoşçakşik oldu. Yani diyordu, ağzım doğru başlıyor. Mağdur bir hoşçakşik байсан. Тэгээд мэдээж тодос бас нэг тэмдэглэсэн. Тэгтээ яагаад тооорой яваад hoşçakşik гээ hoşçakşik болсон. Тэг одоо энийг бидний яаж тэмдэглэх вэ? Хоёр янгаар тэмдэглэж болно. Тэг яг нэг орт болсон ишиг тодосыг ябицсан сексуал бас орт ишиг гэж байна. Боломжтой ortikşiğin tümdük байна. Эсвэл уламжлалт очи ёсоор ивэрэ хатгаж одоо hoşçakşiğe гэж. Тэгтээ ortikşiğe бол. Энэ боомжс байна. Тэг одоо зарим сургуульд яг одоо яран хийм нөлөө ихтэй сургуулиудад одоо hoşçakşiğээс бий болсон ortikşiğүүдийг ortikşiğээр тэмдэг. Би одоо нэг жишээ жагсаасан би хоёроо ийм орон хоолоо гэж бичсэн одоо хажууд нь одоо халмаг кирил хэлбэрийг асуусан тийм хөл болсон дэлхийн орон дэлхээ гэж бичсэн толгойн орон толгой гэж бичсэн тийм жишээнүүд нэг байна. Тэгтээ ихэнхдээ hoşçakşiğийг хагасан. Тийм бичгийн хэлбэрийг hoşçakşiğийг хагасан. Тэгээд одоо энэ hoşçakşiğ бол үнэнийг хэлэхэд одоо ortikşiğийн тэмдэг болсон. Тэгээ одоо ойрын ортаа дуудах бол ortikşiğийн тэмдэг. Тэгээ энэ ч одоо 18-19 үеийн тийм одоо hoşçakşiğээс ortikşiğ болсны дараа үед одоо тодосыг одоо ortikşiğийг хоёрын цаат томчтой болсон. Тийм зайвангийн нэг ortikşiğүүд байсан. Тэгээд одоо дараа явандаа hoşçakşiğийн үсгүүдийг бас мөн хэрэглэж боломжтой болсон. Тэгээд одоо бичээч ажил үнээс болоод жоохон хэцүү болсон. Яагаад би одоо яран хэлэн hoşçakşiğээр hoşçakşiğтэй үгийг одоо яаж бичих вэ? Энийг одоо хэлэх ёстой. Энийг одоо hoşçakşiğээр бичих үү, уламжлалт hoşçakşiğээр бичих үү? Эсвэл ortikşiğээр бичих үү? Тэгээд одоо тэрийн бичээчнэр мэдээж одоо хийх тухай юу ч мэдэхгүй байсан. Энийг зээжих хэрэгтэй. Одоо аль яаж бичих вэ? Тэгээд одоо зээжих хэрэгтэй бол за яг үгүй гурав зээжсэн бол заримдаа албаа гарна. Тэгээд ийм хэдхэн жишээнүүдийг танаас хэлсэн. Энэ жишээнүүдийг би нэг хэсгийн тооч нэг авсан манай академиас нэг гарч ирсэн маш сонирхолтой юм байна. Die andere Mechanik oder? Тэгээд und одоо энэ hoşçakşiğээс ortikşiğe болсны жишээ байна. Одоо зарим үгээр ortikşiğe тийм айнам им орон аанам гэсэн хоёрын орон хоолоо гэж бичсэн. Хайнаа үгээр орон хаарилаа тийм ихтэй. Энэ одоо яг нэг юм мэдээж тийм. Гэхдээ нэг хэдийн өгөрмөц бас байна. Баатар гэдэг үг баятур тийм hoşçakşiğe баятур hoşçakşiğe ortikşiğe одоо тодосгийн бичгийн хэмнээ ёсоор бол үнийг ortikşiğe бичих ёстой. Тийм харин тийм биш hoşçakşiğe бичсэн. Дөрөвхөн удаа ortikşiğe 47 удаа hoşçakşiğe. Тэгээ энэ санаасааргүй биш. Энэ санаасааргүй биш. Санаатаар яаж бичсэн. Санаатар гэдэг үгийг бас сайнаар гэж бичсэн. Идэ
одоо гэж бичсэн тохиолдол байна. Яагаад хосыг шиг бичсэн бэ? Яагаад би ярианы хэлийг эдгээрийг бүгдийг орчин шиг яддаг. Харин орчин яаж хийх тэр буруу хийжсэн бол буруу гэж байна. Одоо би чинь арга яагаад байхгүй орчин шиг яаж хийх вэ? Тэгээд энэ маш сонирхолтой өгөөс бодлоо ий болсон. За энэ зэрэг яг үний яатсан хаашгүй би угаасаа орчин шиг байсан. Тэгээд одоо ойрхон ихний хосик шиг ихний орчин шиг бас орчин шиг болсон. Тэгээд дараа нь бичгийн яа бичсэн юм шиг гэдэг. За зүг биш сонгох тийм баяртай байна. За тэгээд одоо заримдаа одоо удааны үргийг бас жоохон шин ойлголт болсон. Тэгээд угаасаа удаан бол зөвхөн А, Е, О шиг тэмдэглэхэд хэрэглэж байсан тийм. Тэгээд У, Ü, И шиг тэр хамт тохиолдсон үед одоо энэ орд U, Ü, I биш харин одоо орд A, I-ийн тэмдэглэсэн. Гэхдээ одоо явандаа заримдаа одоо бичиж одоо энэ удааны ерөнхий ордын тэмдэг гэж ойлгосон. Тэгээд ямар ч шиг хамаагүй ордын тэмдэгээр хэлсэн тийм тохиолдол тийм олонч биш гэхдээ хийх юм байна. Угаасаа энэ нэг буруу ойлголт гэж хийж болохгүй. Одоо яг одоо эрдэм багшийн хэлбэр бас үний тухайд тийм жишээ байсан. Гаригус бүтэд зайван гэж хэлсэн удааны нэг ерөнхий орд бичгийн тэмдэгээр ашиглаж байсан. Тийм орд үгтэй санскрит үеийн орд үг бас удаанаар тэмдэглэсэн. Тийм. Тэгээд одоо хэдийн ийм жишээ бас байна. Тийм жишээ гэсэрийн би одоо гэсэр харьяат тэмдэглэгийн нөхцөлийг заагаад тийм гэсэр ийм биш харин гэсэрийн болсон. Удаанаар тэмдэглэсэн. Одоо энийг олонлаад ёсоор оншлаад энэ гэсэрэн болох ёстой. Харин гэсэрийн язгуурын эцэст одоо и богийн и шиг байхгүй шүү дээ. Энэ одоо олонлаад ёсоор ингэж оншиж болохгүй энэ орд юм биш. Энэ богийн охны бас таги хэлсэн. Ирбиш ингэж хөргөсөн саваага үлгэрийн балай гэсэрийн түүжийг хоёрыг илгээ. Энэ одоо Исаак Яковлевтэй авсан халмыг одоскийн захидугаас авсан. Одоо ингэж үтсэн гэсэрийн тий одоо и удаан байгаа. За тэгээд одоо зарим тохиолдолд одоо үгийн эцэст орсон богийн нэг шиг би дуудагдахгүй. Богийн нэг шигийн дараа одоо орд и заагасан бол орд и шигээр эсвэлгээсэн нөхцөлийг заагасан бол бас одоо нэг жоохон сонин үзэгдэл гараад одоо хосыг шиг харагдаж байна тийм. Хосыг шиг харагдаж байна тийм. Одоо жишээлбэл одоо үгдээ заахын тиагийн нөхцөлийг заагаад тийм үгдээ болон тийм ай хосыг шиг харагдаж байна. Одоо хормустай ий ай гэж хосыг шиг харагдаж байна. Тийм одоо хосыг шиг биш одоо дахиад орд игийн тэмдэг болно. За одоо энэ заахын тиагийн нөхцөлийг сонирхолтой хэлбэрийг таалаад үзүүлэх гэж дуустал энэ цаг болсон. Нэг агаас минут. Одоо зарим тохиолдолд ялангуяа 19-р зууны үеэс болоод би одоо заахын тиагийн өвөрмөц нөхцөл байна. Одоо үгийн эзэн богийн нэг шигийг орд хатгасан маягаар хэлбэрээр бичдэг тийм. Öküygi oran öküygi ilgi oran ilgi için mendügin oran mendügi için ort ü araçta. Tehte engel bunu geniş olduk.
нөгөө орд ийдэн гэдэг. Энэ маш их бодлоо. Тодосыг бол тодорхой байх ёстой. Гэхдээ энэ одоо жоохон тодорхой биш болсон. Тийм. Ордыг тодорхой тэмдэглэх чадвартай. Гэхдээ энэ чадварыг ашиглахгүй. Энэ сонирхолтой. Тэгээ одоо ингэж ийм тохиолдолд одоо ордыг тодорхой тэмдэглэсэн. Тэгээ ийг шиг юм ордыг тодорхой тэмдэглэсэн. Гэхдээ чанарыг тэмдэглэхгүй. Чанарыг мэдэж болохгүй. Одоо юу яаж мэдэж болох вэ? Орд ярианы хийнээс мэдэж болох. Орд ярианы хийг мэдэхгүй бол одоо ямар шиг бас тодорхой биш. За, тэгээд ингэж хүүхдийн